одоо 3 жил хичээлж байгаа энэ хооронд бол одоо хийсэн тулааны тоог харьцуулбал энэ хоёр бол харьцуулшгүй. Гэтэл энэ залуу тамирчны авиас чадвар үнэхээр ингэж ийм богинохон хугацаанд гэрийн нийт одоо дэлхийн сайжруудын дунд ингэж өөрийн чадлаар орж ирж байгаа. Энэ бол одоо үнэхээр гайхамшигтай. Энэ дээр одоо дасгалжуулагчийн асар их хөдөлмөр төгс зохицыг одоо анханаас нь эхэлж хичээлүүлсэн алдар нийгэмлэгийн дасгалжуулагч ган толгой багшийн алдаргаар яг бид одоо үнэлэх ёстой. За аавтын гандлага гэж алдар спортын төвшүүлж байдаг. За хоёрдугаар үе болтой хэллээ. За энд ямар ч гэсэн зайн дан барьж энэ хүнийг ойртуулж болохгүй. За тэр их өндөр авсан гарыг задлаж тэрний доогуур гэдсэн цох эсвэл 2 гарын дундуур одоо шулуун сохилт хийж толгойд оноо авах гэх мэтээр одоо ажиллах хэрэгтэй болж байна. За энэ битүү хамгаалтыг яаж нэвтлэх вэ гэдэг л байна. За ухтуулж ерөнхийдөө зохицдог, ухтуулж ажилладаг ийм залуу байлаа. Макулям Сараёгийн За манай тамирчид одоо энэ тэмцээнд орсон байдал бол дөрөвнийг болчихж байна. Тэгээс одоо дөрөв дахь нь яаж шахчих удаа араа. За мөн шахчаар энэ ажил зөөр хоолоосоо багтаа сая тэр хоолоор оноо барахгүй байна. Яг харан байна. 2 гар нь огтуухгүй юм. Ийм үед бас гэлцэнд цагж анхаарлын татчгаад дээгүрлэх. За сая тэр огтуудаар зохиож оноо алдчихад 5 тоног тийг яваасаа ороо. Арай шунж ажиллаад байна уу да. За буруу. За сая 2 дахь нь байгаа камер. Ана өгөхгүй байна. За шүү дасгалжууд чи чимээгүй гэж рингний шүүгч сануулдаа сая. За зайнаас урд гараа олон хөдлөх хэрэгтэй. Олон урд гараар хуурсан хөдөлгөөн финт хийж өгч тэр хүний анхаарлыг сарниулж хаалтын задлах ийм талын үйлдэлүүдийг хийвэл хэрэгтэй байна. Сэман сүгсөгт оноо нэгт 5 тонны зөрөөтэй. За 2 тоног авсан. За одоо нэгээр ламаага нэмээд байх талын бодох хэрэгтэй. Төгсөхт бол тэр бүр ядардгүй. Сүүл рүүгээ улам чангардаг юм чинь. За манай зүгсүүдийг шүү дагтлаа гэж сануулж байгаа юм. Нэг зурд ирсэн юм хожигдож явж байгаа хүнийг юугээд зураад авах вэ? За суудаа барьцаараа тэр цаг аваад 37 секунд битүү явж байгаад ойртож ирж ажиллаж байна. За бодохноос яаж орчуултаа сая. Хаалтан дээр нь цохилтууд буугаад байна да. Толгойд гэдсэн тослуулсан ажиллагаа хийж. За яг огтоо жолооч ирсэн сая тэр уудараа огтоодаа банаацсан. За 9 тоноо батэр хийж авлаа ороо. 9-2. Манай арай шунж явж байгаа санаатчаад байна содоно. За хамгаалсан нэвтэлсэн байх ёстой сая. Яагаад оноод авахгүй байна 12. За 2 дугаар ихэл бидний эсрэгээр хэрэглээ. За ямар ч гэсэн одоо төгсөختийн хувьд дэлхийн аврах шалгуулт тэмцээнд одоо ийм бага залуу насндаа алтан медалийн төлөө одоо шавтаргийн тоглолтын шалгаран үлдэж энэ дэлхийн шилдэг боксчтой ингэж өрсөлдөж байна гэдэг бол ерөөсөө гайхамшигтай амжилт юм аа. Энэ залуу тамирчинд одоо бид ихээхэн найдлага тавьж цаашид энэ үнийг одоо хайрлаж хамгаалж одоо зөв зөвхөн зарж зөв сурган өмжүүлж цаашид их амжилт их ирээдүй энэ тамирчныг хүлээж байгаа. Сая бол тэр баруун бол байшлын таавна. Яа тэр хаалтнаас энэ ерөөсөө энийг л нэвтэлж чадахгүй байна. Хаалтыг л нэвтэлж чадахгүй байна. За 10 ухтуулж хэд зогж тоншоод оноо түүгээд. За гэхдээ манай арайч 12 баймааргүй юм даа болно. Харин ядаж нэг 12 ийм хол баймааргүй сая. Хоёрдугаар 7-1-ээр 12-ийн ялтар өндөрлөө. За манай хүнд алдах юм байхгүй. Бабу хөхөд одоо ажлаар дэрс ажлаараа дуусгах ёстой. Дангуус хангар угшаар тийм л хэлсэн байх ёстой. Одоо би тожигж байгаа алдах юм байхгүй. Ажлаа дуусгана.
Ерөөсөө оноор жихгүй байна да. За 11 дэх оноог нь өгчих юм. За энэ 10 явал 2007 оны Чикагогийн дэлхийн урагшлуулалт тэмцээнд яг 5 дугаар байранд орж медалаас мултарч ирсэн тамирчин. Тэгэхээр энэ хоорондоо энэ тамирчин бас их өсч ур чадвар нэмэгдэж сайжирсан байна. Пан Америкийн авраг тамирчин. Нодлонгийн Бээжинг олимпиад бас медалийн тулдаад тавсан. Банд дэлхийн авраг үнэхээр сайн байна. 10 явал бол их туршлагатай одоо эд оргил үедээ яваа насны хувьд ч гэсэн ийм тамирчин байна. Манай одоо Батрууган Сэрдамбаттай жицүү ийм насны тамирчин байна шүү дээ. За 12-2 тооны харьцаа 10 тооны зөрөөтэй алдах юм байхгүй төгслийг цаг уушаа аяслаад тоглолтыг дуусгах хэрэгтэй. Төгсөлт бол энэ дэлхийн аврал үнэхээр гайхалтай тулдаж одоо финалт гэдэг бол 17 настай үед бол тэгэхээр Монгол хүн гэж ямар гайхамшигтай гэдгийг харуулж та энэ тэмцээнд таван өрсөлдөгч ялж одоо алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ бол одоо энэ залуу тамирчны хувьд маш том амжилт. За 13-2 очлоо. Яагаад оноо ахгүй байна. Минут 15 секунд үлдлээ. Агсахт бол одоо 3 раундын туршид ерөөсөө маш эрчимтэй давталж ажиллаж байна. За одоо бүр алдах юм байхгүй. Зөв сайхан тоглох хэрэгтэй. Дэлхийн аваргын финалд бол хэн дуртай аав хүн бол гарч ирэхгүй. За яг л ингэж угтуулж яа. За. Тооцлоо манай төгс цогтыг. За 16 2 боллоо. За гэхдээ зүгээр сая нэг тийм хүчтэй цогт ороогүй. Одоо нэг хождох нь бол тодорхой болчихлоо. 36 сайн ажиллаад дуусгах хэрэгтэй. Одоо сайхан ажиллаад дуусгах хэрэгтэй. 16-2 болсон байна. Энэ тулаан бол цаашид төгс цогтод одоо их сургууль болно. Ийм одоо битүү өрөлттэй үнтэй яаж тоглох вэ? Яаж одоо алтын задлах вэ гэдэг аргыг одоо бас олж авахд энэ тус нэмэр болно. За 16-2 гэж их хол сонсож байгаа боловч тоглолт бол ерөнхийдөө харахад бол ерөөсөө тэнцүүхэн боллоо. Манай хүн бол урагшаа явж 3 үеийн тушаал дэр нь ажиллаа аргатай. За шүүгч ингэ ялахгүй жоох юм дэр ингэ зогсоогоод хурааны дахиж эхлүүлээд байна гэж нэг. За 17-2. За сонирхол юм байна. Манай хүн дээрээс оноо дартсангүй. За ингээд цаг дуусч. Улаанбаатараас толцсон. Пуэрто Рикогийн боксчин Макулиам Сарая дэлхийн авраг болж байна. Манай Нямбайрын төгс цогцоо тулдаж дэлхийн авраг боллоо. Аргагүй сайн боксчин байна. За маш их байна энэ тамирчин. Тоглолтод гайхалтай болж өндөрч тэнцүүхэн боллоо шүү дээ. Үнэхээр тэнцүү сайхан үзлээ. Одоо оноо гарахгүй байлаа. Гэтэ энэ тоглолт мэдээж хэрэг цаашид Нямбайрын цаашдын амжилтанд маш их өр нөлөө болно гэдэг бол тодорхой.